За сайн байцгаана уу та бүхэндээ өдөр өглөө оройн мэндийг хүргье. За хэдүүлгийнх нь энэ удаагийн уншлах нь таны яг одоо гаргаж буй алдаа юу вэ? Үүн дээр одоо ямар шийдэл гарах ёстой вэ? Хэрхэн энэ алдаагаа одоо давтахгүй засах вэ? Цаашдаа өөр нь юу гарч ирэх вэ? Тэ боломжууд гэх мэт. Үүнтэй холбоотой мэрийг болвол хэдүүлээ ихээр байгаа. Тэгээ та бүхэн маань энд байгаа 3 группээс өөрт татагдж байгаа хамгийн таалагдж байгаа группээ сонгоод өөрсдийнхөө группийнхаа уншлагаа сонсоорой. За бүгдэнд амжилт хүсье. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтамжаар л за хэдүүлэнгийнхэн сонгосон хүзэр болохоор Eight of Cups гэдэг үзэр байна. За хэдүүлэнгийнх нь хамгийн их гаргаад байгаа одоо алдаа дутагдал юугаа засах ёстой, юун дээр одоо алдаад байгаа вэ гэх юм бол юмсыг ингээ хийгээд дуусхыг ингээ хүсээд ингээ яараа твдэд байгаа нэрийг айгүй өндөр байгаад байна. Гэлс энийг хийгээд тусгаж байсан. Гэлс энийг болгоч байсан гэдэг ингээд юм болгоны хойноос ингээ жоо адгуураад байгаа тийм одоо зан характер одоо хувийн дээр илүү их алдаа гарч ирж байна. Хэдүүлэнгийнх нь хувьд энэ дээр хоёулаа жоо айдуу 50 зөөлөн байгаад өгмөөрэй. Тэгэд өөрөө өөрсдийнхөө одоо дотоод ингээ хүний одоо бодол зүрхэн чакратагаа ажиллаад өгөх шаардлагатай байгаад байна. За хэдүүлээ яг юун дээр адгуураад яарад ингээд байгаа вэ гэдгийг одоо хэдүүл яг үндсэн таарах үзрөөсөө болол асууя. За би шаардлагатай үзрүүдийн урьдчилж хольж бэлдээд гаргаад ирсэн байгаа. За тэгээ хэдүүлэнгийнх нь хувьд болохоор одоо засах ёстой зүйлс нь юу байна вэ? Юун дээр алдаад байна вэ гэх юм бол за ихэнх нь яг одоо ингээ адгуурж яарад байгаа зүйл нь юун дээр байна вэ гэхээр ажил карьер мөнгө санхүүтэй илүү холбоотой нэг тиймэрхүү зүйлс байгаад байна. За зарим хүмүүсийн хувьд болохоор ингээд сургууль соёл хүлээх эсвэл гадаадын виз одоо мэдүүлсэн тэрнийхээ хариу хүлээх ч юм уу те иймэрхүү зүйлс дээр айгүй их яарч чадгуураад байгаа одоо энерги их зарцуулаад байгаа ийм хэв шинж айгүй их мэдрэгдээд байна. Энд дээр удахгүй шинэ боломж зүйлс бол хэдүүлэн гарч ирнэ. Тийм болохоор одоо хит яарч чадгуураад өнөөдөр яана маргааш яана одоо энэ хугацаанд боллоо гэдгийг хитрхийх өөрийгөө ингээд сандаргаад байх шаардлага бол хэдүүлэн байхгүй. Жоох юм хандл байгаа тий. Өөртөө болон чадна гэдэг тэр энерги хэдүүлээ бүрдүүлээд өгмөр байна. Ер нь бол тэр итгэл хэдүүлэнд нь бол ингээд байгаад байгаа байхгүй юу? 9 аяг гарч ирсэн. Одоо энийг ингээд дүүргээд 10 болгомоор байна хэдүүлээ. Ингээд сандрал байгаа. Сандраал яараал болгоно бүтээнгээ ингээд одоо юу хий цаг нь болоогүй зүйлийг урьдчилж ингээд болох нь төрүүлж 1 хоногийн өмнө болох нь яг өнөөдөртөө одоодоо таны хувьд ингээд одоо нэг хүний урд өмнө нь ингээ алхаж байгаа мэдрэмж өгөх юм шиг санагдчихж магадгүй. Гэхдээ юм болгон цаг хугацаатай гэдэг үргэлж санаарай. Ингэж төрүүлж авснараа дараа нь та нэг зүйлийг илүү төлөж шүү гэдэг зүйлийг танд хүзэр маань бас сануулж илээд байна л да. Тийм болохоор та бүхэн маань битээ ингээ яараараа адгуураарай л гэж би бол хэлмээр байна. За тэгэхээр нөгөө талаасаа одоо ингээ бодол санаа бодж байгаа зүйл дээрээ хэдүүл ингээ айгүй уг нь ихтгэлтэй байгаа боловч гэхдээ л нэг юм болохгүй. Юу юм бол гэд ингээд аюу их бодлогошроод байна. За уучлаарай. Энд дээр хэдүүлээ жоохон анхаарад өгмөр байна. Яг яах ёстой вэ гэхээр ингээд нэг тийм цоо шин санаа, цоо шин ингээд бусдын бодоогүй зүйлийг ингээд бодож олох гээд хичээгээд байгаа байхгүй юу? Тийм энээр аюу өндөр арай өөрөөр ингээд хичвэл өөр аргаар ингээд авчвал арай л ингээд гоё юм гарч ирэх гээд байна. Эсвэл гоё зүйл хийчих гээд байна да. Эсвэл яг энэ одоо юу гэх юм одоо виз мэдүүлж байгаа хүмүүс маань хувьд болохоор одоо энэ нөгөөний виз яадаг ийм компаниар зуршлуулахаар хинээс яагагүй тэр өөр компаниар явал илүү амжилттай байх юм болов гэдэг ийм тийм нэг талаасаа ийм нэг шинэ боломжийг нөгөө талаасаа энергийнх нь жоохон залжин байдал та нарт ингээ байгаад байна хэдүүлэндээ. Тийм болохоор хэдүүлээ энэ дээр жоохон зөв өнцгөөс ингээ бодож санаж явах хэрэгтэй байгаад байна. Яг одоо таны бодож байгаа бодол чинь бол зөв. Тэн дээр ингээд илүү зүйлсийг бүү ингээ олж харж хайж илүү зүйл хийх гээд ингээ битээ бас ингээд яарад бэ. Яг одоо байгаа энэ явж байгаа моментууд чинь ингээ зөв гоё явж байгаа. Энд дээр яарах мэдрэмж болон илүү зүйл хүсэх мэдрэмжүүдээ дараад өгчих юм бол айгүй хайтайгаа хэдүүлэн байх байх гээд байгаа байхгүй юу. Тийм болохоор хэдүүлээ энэ дээр жоохон ингээ анхаарад үгүй. Бодол болон энийг айдуу мэдрэмж гэдэг энэ зүйл дээр ингээд хэдүүлээ анхаарах шаардлагатай байна. За нөгөө талаас гэх юм бол яг ингээ нөгөө хийж байгаа зүйлүүдээ одоо ингээ яарад байгаагаасаа болоод ингээ жоохон алдаа дутагдлууд гаргаад одоо нэг бичиг баримт бүрдүүлж өгөх шаардлага гарлаа л да. Хэдүүлэн нэг юм 5 бичиг баримт. Уг нь л тавлыг бүрдүүлж өгсөн боловч нэг бичиг баримт гар үсэг ч юм эсвэл C6 ч юм уу тий. Эсвэл яг нэг тийм жижигхэн мөнгөнийх нь капитансан ч юм уу ингээ дутуу очсон.
Иймэрхүү тохиолдлууд айгүй их гараад буцаагаал нөгөө үйлдэлээ дахиад ингээ 2 3 хийх, ухарж очиж өмнөх юмаа хийгээл дахиж бүрдүүлж өгөх ч юм уу. Ийм шаардлагууд ийм нөхцлүүд хэдүүлэнд ингээ айгүй их үсээд байгаа хгүй. Энэ яарч твжиж сандарснаасаа болоод тийм болохоор энэ дээр хэдүүл ингээ тайван нэг нэгээр нь ингээ чеклээд за нэгт нь болсон, хоёрт нь болсон, гуравт нь болсон гэдэг. Дөрөвт нь болсон гэдэг ингээ ямаар байгаа хгүй юу. Ийм зүйл ингээ дутаад байна хэдүүлэнд нь та хэд өөртөө бас нэлээд сайн анзаарч байгаа. Ялангуяа энэ сургууль соёл, энэ виз мэдүүлж байгаа иймэрхүү төрлийн маань хүмүүс төр айгүй их иймэрхүү алдаанууд сүүл үед гараад байгаа. Энэ зүгээр та хэдэн маань энэ их айдуу биш, тайван биш байгаатай л шууд холбоотой. Яагаад миний ажил болохгүй байгаа юм бол яагаад энэ ингээ удаашраад байгаа юм бол гэд одоо юу тий өөрийнхөө тархийг шаагаадах шаардлага байхгүй. Энд дээр хэдүүлээ зүгээр л тайван одоо нэг талаасаа хандлага байхгүй юу. Энэ дээр хэдүүлээ жоох ингээд тайван айдуу хандаад нэг нэгээр нь хүлээцтэй байгаад өгвөл ингээл бүх зүйл нь ер нь айгүй айтайхан болон заяа. Ямар ч ингээ асуудал гол нь байхгүй одоо юу. Ийм нэг том асуудал ингээд нэг юм хүнээс болоод ч юм уу тий эсвэл байгууллагын цаана асуудалтай болоод эсвэл чиний энэ зүйл дээр ингэсэн болохоо эсвэл гэр бүл чинь ингээд байгаа болохоор гэдэг одоо тийм 2 дахь 3 дахь хүчин зүйлээс болсон одоо энэ таны зүйлс ингээ удаашраад байгаа зүйл нь ер нь бага, маш бага. За нэг нийт одоо нэгдүгээр группийн сонгосон хүмүүс юм байна. За нэг 90% нь бол яг иймэрхүү асуудал бол байхгүй. 10% нь л бага зэрэг асуудал байгаа. За тэр дээр бол бага зэрэг хөдөлмөрлөөд хойноос ингээ гүүгээд өгөх юм бол та бүхэн маань ингээд амжилттай байж чаднаа. Тэгээ ер нь алдааны хувьд бол яг илүү хувь хүний маань ингээ хандлага харизмтай холбоотой нэг тийм бага зэрэг асуудал байгаад байна. Энийг хэдүүлэл засчин бол одоо таны урд байгаа энэ нөхцлүүдэд хэдүүлээ гоё шийдэж чадхаар харагдаж байна. За тэгээ би нэмэлтээр бас чакра үзүр болон одоо Healing Waters гэх үзрөөсөө зөвлөгөө авсан байгаа. Үүнтэй холбоотой хоёулаа хэдүүлээ зөвлөгөөнүүдээ ингээ харъя. За чакра үзүр дээр болохоор хэдүүлэн одоо хэлж байгаа зөвлөгөө, мессеж та бүхний маань бас ингээд аль чакра хамгийн хүсээд яагаад ингэж адуураад яарад байгаа вэ гэхээр ингээ өсөж дэвчхийг хүсээд байгаа энерги ингээд хурдан дараагийнх ажилд орохыг, хурдан шин сургуультаа сурахыг, хурдан тэр ажлын юмнуудаа виза бүрдүүлээ гадаад явахыг ингээ хүсээд байгаа. Тэр хүсэл нь ингээд хитрхи өндөр байгаатай холбоотой гэдэг одоо ийм зүйлс бол чакра үзүр дээр маань гарч ирж байна. Энэ ер нь бол буруу биш. Гэтэ юм нөгөө нэг хэмжээнээс хитрхээр буруутдаг гэдэг бол одоо би хэлсэлээгүй бүгд бол мэдж байгаа бах. Хэдүүлээ энэ дээр жоохон тайван байгаад өгөх. Тайван айдуу гэдэг нөгөө л нэг зөвлөгөө би нэг талаас хэлмээр байна. Ойрд ингээд өөртөө ингээд цаг гаргаж одоо байгалд гарах, дуртай одоо хоолоо хийж идэх, одоо найз нөхдөөгөө уулзаж гадуур дотор жоохон наригах ч юм уу те. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ уулзаж ийшээ тийшээ ингээ явах ч юм уу тиймэрхүү ингээд одоо хувийнхаа амьдрал цаг гаргаж чадаагүй хүмүүс бас нэлээдгүй байна энэ зүйлийнхаа хойно цэнгэмсэр одоо тийм болохоор одоо жоохон ингээд хэдүүлээ хөдлөө болцсон жоохон одоо нэг 5 дор хажны 5 10 хоног хэдүүлээ хүлээмээр байна. Тэр хоорондоо өөртөө гэр бүлтэй найз нөхдөд эргэн тойрондоо ингээд гоё анхаарал халамж тавиад дуртай зүйлсээ хийж явбал айгүй сайн байна. Нэг талаас энэ зүрхэн чакра энерги гоё нэмэгдээд өгнө. Тэрийг даагаад хэдүүлэг энэ одоо энэ адуурах байдал багасна. Илүү тайван үйлээцтэй болж чаднаа гэсэн үг. Тийм байгаа дээ. Тэгээ зүрхэн чакра дээр өөр хэлж байгаа мессеж гэх юм бол одоо юу хэдүүлээ нөгөө нэг идэж ууж байгаа хоол хүнсэн дээрээ баг зэрэг одоо ногоон гэж жимс ногоонуудыг оруулаад өгвөл брокколи, байцаа тий өөр одоо авокадо ногоонгийн одоо киви ч юм уу те лемон лайм гэдэг иймэрхүү жимс ногоонуудыг өөрсдөө хүнсний хэрэглээнд ингээ оруулаад өгвөл бас айгүй энэ энергиуд нь маань тодорхой хэмжээнд хэдүүлэн хэмнэлт нэмэгдэн шүү. Тэгээ сүүлийн үед бас нэг ийм одоо юу гэх юм ингээл нэг тийм тодорхой хэмжээний ийм объект буюу одоо тийм нэг цэцэг эсвэл машин жимс ч юм уу те ховцос эсвэл хин нэгэн хүн ингээ хараад ингээ айгу баярлаад огтлоо л нэг гой санагдаал ингээ цаанаасаа бас баясал ингээ төржсэн хүмүүс бас айгу байгаад байна. Тэр хүмүүсийн маань хувьд болохоор утгагүй яг тухайн яг нөгөө нэг татагдаж байсан зүйлээ хараа баяжсэн зүйлтэй холбоотойгоор ингээ гой сайн мэдээ дуултахаар тийм энерги айгу мэдрэгч шүү. Магадгүй одоо нэг шохорхож байсан одоо охин байгаадсан бол тэр охин тэр залуутайгаа ямар нэг харилцаанд ингээ дараагийн шатнд гарах хүсэжсэн тийм нэг хувцас байсан бол тэр хувцаа авах хүсэжсэн гой машин эд хөрөнгө байсан бол тэр зүйлээ ингээ авах боломж нь бүрдэх ч юм уу те. Иймэрхүү нөхцлүүдээс хэдүүлэн гой бүрдэх боломжтой гэдэг тийм энерги маш гинтэр сая айгу огцом
хүчтэйгээр ингээ мэдрэгдлээ. Тийм болохоор та бүхэнд маань ийм татгаж байгаа зүйлс байвал тэр нь бас утгагүй бол биелэхээр гэж шүү. Хугацаа хэдүүлээ ингээд сонсох хүсэж байвал за нэг багтаа 2-3 сарын дараа гэдэг хугацаа бол би та нарт хэлэхээр байна. За тэгээ нэмэлтээр би Helen Waters гэх үзрөөсөө зөв нэмэлт зөвлөгөөнүүдийг бас авсан байгаа. За үүн дээр та бүхэнд маань хэлж байгаа зөвлөө нь юу вэ гэхэд deep sea diving, I love Leon, into the unknown гэдэг 3 үзэр гарч ирсэн. За ерөнхийн ингээл нөгөө анх хэлжсэн алдаан дээр одоо нөгөө нэг жоохон шунаад байна гэдэг нэг үнцгээ хэдүүлээ гарч ирсэн дээ. Хитрхи ингээ гүнлүүгээ ингээ юм болгоныг ингээ гүнлүүн яваад байна. Бүгдийг ингээд хурдан тусаа хурдан игээд ингээд хурдан л авахыг хүсэж байгаа тэр энергийг жоохон тавьж явуул. Тэгээ жоохон ингээд өөрөө өөрсдийнхөө одоо тэр нөгөө түрүүлсэн шүү дээ зүрхэн чакран дээр ингээ жоохон ажиллаад өгөөд өөрийгөө ингээд баярлуулаад эргэн тойрноо ингээд харж хандаа тий хийх хүсэжсэн зүйлсүүдээ хийгээд ингээ явж ингээ явснараа хэдүүлэнд ямар гоё зүйл үүсэж байна вэ гэхээр хэдүүл ингээ тодорхой хэмжээний хувьсгал хийж чадчихээн. Нэг талаасаа хувь хүн дээр нөгөө талаас ингээ дотор байсан тэр нэг хэцүү мэдрэмжүүдийг бас тайлж байна. Багдгүй тийм нэг өнгөрсөнтэй нь холбоотой бас нэг юм тавьж явуулаагүй энерги амир мэдрэгддэг байхгүй юу. Тэр нэг тийм хин нэг хүнд ингээ атаа хорсолтой байсан. Одоо хин нэг хүн таны гомдоосон. Тэгээ гомдоосон заяа тэгэнгүүт за гайгүй би нэг л өтер чиний дээр гарч ингээ хариугаа амдаа ч юм уу тиймэрхүү зүйлийг ингээ их бага хэмжээгээр тодорхой хэмжээ ботсон энерги тэр энерги нь ингээ яг одоогийн хийх байгаа зүйл энэ бодоод хөөцөлтөд явж байгаа зүйлтэй шууд холбоотой байгаа нэг иймэрхүү мэдрэмж айгүй байна. Их бага хэмжээгээр тодорхой хэмжээний ингээ хүмүүст ч юм манай уншлагыг маань ингээ сонсч хүмүүс байна. Тийм болохоор энийг жоохон тавьж явуулах хэдүүлээ шаардлагатай. За тэгээ нөгөө талаасаа ингээ нэмэлтээр хэдүүлээ жоохон юм нэг одоо юу гэдэг вэ дээ. Өөрөөсөө юм нэг дотоод айцсууд байгаад байгаа байхгүй юм жижиг одоо нэг талаас нь нөгөө дутуугийн одоо нөлөө дутуугийн комплекс тиймэрхүү зүйлс баг зэрэг байгаа хүмүүс байна. Энтэйгээ хэдүүл ажиллаад өгмөр байна. Ер нь л ийм ногоон өнгийн энерги хайдуулна ингээ айгүй унчаад байгаа гэдэг. Энэ ингээ шууд савир зүрхэн чакратай холбоотой. Тэгээд энэ хөзрөнгө харахаар илүү ийм жоохон юм наамаг гүнлүүгөө орсон юм ногоо дандаа ийм нэг доошоо шигцсэн нэг ийм хөзрийн юм зураг л харагдаад байгаа нь ингээл дотоод өөртөө ингээ ажиллаад өг өөрийнхөө юм дотроо байгаа асуудлуудаа шийдээд өг нэг нэгээр нь гэдэг зүйлийг л ингээ хөзөрмөр айгүй их та бүхэн маань ингээд хэлж одоо сануулад байна. Урдаг амьдрал дээр бодитоор хийж байгаа зүйлс бол ингээ чухал. Тэн дээр амжилттай байх нь зөв. Гэтэ одоо юу хийх юм хэдүүлээ бодит амьдрал дээр ингээ гадаад яваад аж жаргалтай би амжилттай явж чадсан гэдэг одоо найз нөхөд гэр бүлтэй бахархалтаар хийлээд өөрийнхөө хувьд гэж бахархалтай мэдрэмж авсан ч гэсэн дотроо байгаа нөгөө л нэг асуудал. Монголд байсан асуудал нь гадаад очсон жалгаагүй байж л байна. Яг бол тэрийг та энэ хугацаанд ерөөсөө шийдэж чадаа болох гадаадтай өөр орчинд очсон ч тэр мэдрэмжээ цацалж чадахгүй л гэсэн үг. Тийм болохоор хэдүүл энэ зүйлээ хийхин хажуугаар тэр дотроо байгаа энэ нэг хэцүү мэдрэмжүүд энэ өнгөрсөнтэй холбоотой асуудлуудаа ингээ баг багаар нь зэгцэлж энэ зүрхэн чакрагаа ингээ гоё дээшлүүлэх шаардлагатай байна гэдэг зүйлийг хэдүүлэнд маань Helen Waters үзэн маань ингээ зөвлөгөө болгож өглөө. За тэгээ хэдүүлээ одоо өөрөө өөрсдийнхөө ингээд юун дээр алдаад байгааг тодорхой хэмжээнд бас ойлгож мэдэж авсан гэж найдаж байна. Та бүхэнд маань ингээ уншлага маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээ гоё комент сэтгэлээ бас үлдээгээрэй. Сэтгэлүүдийн би бас ингээд байнга уншиж айгүй гоё урамаа авдаг байгаа шүү. Тэгээ та бүхэн маань ингээ бас нэрэ хувийн уншлага хийх бол би 30 мянган төгрөгийн үнэтэйгээр нэг цагийн хугацаанд ингээ хувийн уншлага хийгддэг. Хувийн уншлага маань бол 2 хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь болохоор энерги уншлага бол нэг 15-20 минут, үлцэн 40 гаруй минут нь болохоор хэдүүлээ ингээд шаардлагатай асуултуудаа асуугаад үнэтэй холбоотой хариултууд авах таарат уншлага ингээ явдаг байгаа. Тэгээ уншлага авах бол миний Wawa доогоор зураас таарот гэд аккаунт руу маань бичээд цагаа аваад уншлага хийх бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээ мөн миний бас Instagram аккаунтыг бас фоллоу хийгээд дараад намайг бас дэмжээрэй. Та бүхэнд бас амжилт хүсье аа. За тэгээ бүгдээрээ ингээд алдаа дутагдлаа их бага хэмжээнд тодорхой хэмжээнд ойлгосон гэж найдаж байна. Тэгээд цаашдаа энэ алдаануудыг битгээд гаргаарай гэж одоо бас Wawa тароотын зүгээс бас ингээд хүсье. Тийм болохоор ирээдүйн ажил амьдрал нь алдаа дутагдал багтай, оолт амжилтын өндөртэй тийм сайхан байгаасай гэж бас хүсье өрөө. Та бүхнийхээ маань ажил амьдрал бүх зүйлсэд нь амжилт хүсье. Тэгээ зүрхэн чакрагаа үргэлж хайрлаж, үргэлж өндөр байлгаж өөртөө хайртай байгаарай гэж мөн бас хүсье өрөөё. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлаа. Баяртай. За сайн байцгаана уу 2 дахь группийн маань уншлагатаа тутамаар л за хэдүүлэнгийнхэн сонгосон үзэр болохоор за Six of Pentacles гэдэг үзэр байна.
За шууд утгаар бол хэдүүлээ ингээд яг мөнгө санхүүгийн айгүй асуудалтай хүмүүс бас байгаад ах шүү. Өөр зээлэнд орсон зээлээ дарах гадар чадахгүй, хин нэгнээс мөнгө авах гад авч чадахгүй, хин нэгнээс эсвэл хин нэгнээс мөнгө зээлсэн тэр зээлсэн мөнгө буцаад өгөх чадахгүй ч юм уу ийм маш их санхүүгийн асуудалтай хүмүүс 2 дугаар группийн маань илүү байгаад ах шүү байна. Хэрв энэ 2 дугаар группийн маань энэ зүйлсэнд харахгүй байвал та бүхэн маань 1 эсвэл 3 дахь группийн маань уншлагыг сонсоод үзээрэй гэж би боловсмаар байна. Дахиж одоо сонголтоо хийгээд. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд болохоор ингэ шаардлагатай зүйл нь болохоор мэдээж одоо энэ цэвэр мөнгө санхүүтэй холбоотой болохоор одоо хэдүүлээ ажил хөдөлмөр орлого олох гэдэг зүйлтэй шууд хамааралтай байна. Бусдын бас тусламж дэмжлэг гэдэг зүйл хэрэгтэй байна. Найз нөхөд гэр бүл ажил бизнестэй холбоотой те иймэрхүү зүйлс дээр хэдүүл анхаарах шаардлагатай. Тэгээ нөгөө талаасаа хитрхээ бас өөртөө ингэж яагаад би энэ байдалд орчвоо гэдэг нэг тийм бодол айгүй их төрөөд байна. Энэ бодлыг ингэ бас байхгүй болох шаардлагатай гэдэг тийм ерөнхий мессежүүд орж ирлээ. За тэгээ би үндсэн таараа төзрөөсөө би дэлгэрэнгүй ингэж одоо яавал дээр вэ? Яавал энэ алдаагаа засах вэ? Тэгээд нэмэлтээр орж ирж байгаа шинэ боломж зүйлс юу байна вэ гэх мэтчлээ одоо зүйлсийг асуугаад өдрөө сая түрүү хойлоод бэлдээ гаргаад ирсэн байгаа. Тэгээд ямар ч тач хэдүүлээ бол энэ зээлийг дарж чадна. Энэ одоо өглөгийг авч чадна. Бусд өөхөстөө авлагуудаа бас авч чадна. Тэ энэ асуудлууд бол хэдүүлээ хангалттай шийдэж дуусгах чаднаа. The world ертөнц гэдэг үзэр def буюу үхэл гэдэг үзрүүд гарч ирсэн. Энэ бол юмыг дуусгах болон шинэ эхлэл гэдэг утгатай гэдэг. Ерөнхийдөө та бүхэн бас одоо олон тараад сонсч байсан хүмүүсийн хувьд бас мэдж байгаа бах. Тэгээ нөгөө тийм болохоор хэдүүлээ эндээ ихтэй бай. Жохон өөр дээрээ шүүлт түртэй хандаад өгвөл айгүй зүгээр байна. Яагаад вэ гэхээр жохон нэг тийм мөнгө цуглуулах ч юм уу те мөнгөний ийм одоо захиран зарцуулах одоо байдал нь айгүй тийм жоохон сахилга батсуултай хүмүүс нэг талаасаа нөгөө талаасаа ингээд жоохон юм бодлогогүйгээр ингээ мөнгө өчөөд байдаг. Нэг мэдсэн чинь л дансанднаас одоо мөнгө байхгүй болчдөг. Нэг мэдсэн чинь айгүй их хөрзөлтэй болсон ч юм уу нэг иймэрхүү хүмүүсээс айгүй байгаад байгаа байхгүй юу? Нэг тийм 25-аас нэг 30 насны эмэгтэй хүмүүс айгүй их байна нэг юм. Надад төрж байгаа энерги нь одоо өнгөрсөн тийм байсан зүйлсээ та бүхэн минь одоо тодорхой хэмжээнд яг одоо энийг ингээ мэдээд авцсан байгаа нь бас авууштай одоо сайхан зан одоо алдаагаа хэдүүлээ ойлгоцсон гэсэн үг. Одоо тийм болохоор энэ зүйлээ баг багаар заснаа. Энэ дээр ингээд одоо за ястаа тэтнээс эхлээд тэгин эндээс ихтнэлээд энэ одоо 9 сарын 10 цалин буухаар ингэн ч юм уу тийм биш. Ийм нэг одоо өөртөө шалтгаан ерөөсө тоочихгүй хэдүүлээ. Өнөөдөр яг одоо бол одоо энэ таараад уншлагаа дуусгаад баг артаас нь эхэлж болж эхлээд ингээд өөрөө дарахтаа шаардлагатай одоо мөнгийг цуглуулах. Эсвэл хадгаламж өөртөө нээх. Эсвэл баг багаар нөгөө хүмүүстэйгээ ярилцаж өглөгийн авалгаа ингээд тохиролцох. Тэ? Иймэрхүү ингээ үйлдэлүүдээ шууд авч эхлэмээр байна. Ингээ хүлээгээл нэг тийм ягаад чи илүү юм одоо авалгаа авах гэхээс илүү ингээ хүмүүст өглөг өөх үр зээл мэлтэй хүмүүс илүү их байгаад байгаа нэг тийм энерги их мэдрэгдээд байгаа байхгүй хоёр дахь группны маань хүмүүсийн маань хувьд. Тийм болохоор би илүү нэг тийм хэрхэн зээлийг төлөх вэ гэх юм одоо тий. Тэр талаас нь ярих ёстой юм шиг надад ингэ санагтаад байна. Энэ дээр хитүүлээ ёстой. Өнөөдөр маргааш одоо яг одоо ингэ хадгаламж нээж болчихвол хадгаламж нээгээд те ямар нэг юмнаас одоо хувьцаа ч юм уу бонд ч юм уу те хөрөнгө оруулалт хийх их бага хэмжээр хийх боломжтой болоод тэгж хөрөнгө оруулалт хийгээд ингэ ашгаа нэг 6 сарын дараа жилийн дараа авдаг ч юм уу те нэг ийм байдлаар ингэ өөрөөсөө баг багаар юм дадал зуршил болоо зүйлсийг мөнгө санхүүтэй холбоотой санхүү чадварыг нэмэх зүйлсийг ингээд эхэлмээр байна. Яг одооноос өөрсдөө хэдүүл ингээд шалтгаалт очиад за 9 сарын 10-наас мөнгөтэй болохоор ч юм уу тийм зүйл бол хэдүүл нь ерөөсөө шалтгаал хэрэггүй. Яг л одоо эхлэх хэрэгтэй байгаад байна. Нөгөө талаас тийм найз нөхдөө бизнес эхлэх одоо тийм бизнес санаа юмнууд байвал тэрийг одооноос ингээ гоё яриад хэрэгжүүлэх тал дээр ингээ анхаарад яавал хийж болох судалгаа юмнуудаа хийгээ те юм судлаад ингээ явал бас гайгүй амжилттай болж чадна. Гэхдээ яг энэ жилдээ гэж болол хэлэхгүй гэхдээ одооноос хийгээд эхэлж байгаа. Тэгээ эх жилийн 2 3 сар гэхэд бол юмнууд нь айгүй аятайхаа эхлээд эхнийхээ нэг үр өгөөжүүд өгөө бас ингээ явахаар харагдаж байна. Нөгөө талаас бас тийм юу юм дээ нэг тийм нэмэлт одоо мургаалтанд одоо ингээ багшлах юм уу да өөр хүмүүс тийм нэмэлтээр өөрийнхөө мэддэг чаддаг юм нэг тийм зааж чадах нэмэлт тийм авьяастай хүмүүсээс энэ 2 дахь группт байгаа байхгүй юу одоо хэдүүлэн үндсэн мэрэгжил ингээд нэгтлэн одоо хийдэг гэж бодъё жишээгээр гэхдээ таны ингээд одоо англи хэлний чинь ингээд чадвар айгуу сайн нэмэлтээр ингээд одоо ажлын бас цагаар ингээд онлайнаар хувьдаа ингээд англи хэлний сургалт
орох ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар юм нэг тэм жижиг том юмнууд ингээд нэмэлтээр ингээд хийж чадах хүмүүсээс 2 дахь группт манай аюу их байна. Тийм одоо өөрийнхөө жижиг авьяасыг мөнгө болох боломжтой хүмүүс байна л гэсэн үг юм. Тэгм болохоор саяны хэлсэн зүйлс дээр хэдүүл ингээ анхаарад одооноос яг бүх зүйлээ үйлдэл аваад хийгээд эхэлжүүлээд ер нь за бүр удаандаа гэхэд нэг 6-аас 9 сарын дараа гэхэд хэдүүлдэ яг энэ өөрсдөлтэй холбоотой асуудлынхаа за аргаа ятхад багаар ботгож одоо муугаар ботгод гэж хэлэхэд та хэд одоо 50% бүгдийг байхгүй болгоцсон байна. За нэг 20-30% нь буюу нэг 2 дахь группийн маань 20-30% нь өөрөө бол дараад өглөөгөө бол өгөөд дууссан байна. Үлдсэн нь бол нөгөө нэг 50% та талын ч юм уу дараад яатсан байхаар ингээ харагдаад байна. Нэг тийм мэдрэмж одоо тий айгүй энэ хүзрээс минь төрж байна. Тийм болохоор хэдүүлээ одооноос яг үйлдэл аммаар байна. Нэмэлт одоо хүмүүст ингээ багаар одоо сар болгон одоо эсвэл түүний зээлийн аппликейшн ч юм уу тий тийм юмд одоо сар болгон хэдүүлээ ингээ мөнгө төгрөг тодорхой хэмжээнд ингээд өгж өөрөө ингээд багасгадаг бол одоо нэмээд хажуугаар нь бас ийм баг зэрэг юм хадгаламжтай гэх юм уу тийм мөнгө хураадаг юм ингээд дахиж олдог тийм баймаар байх хэдүүлэн ингээд шаардлага байгаад байна одоо их бүх олцсон мөнгөө бүгдийг ингээд нэг юм руу шууд өгчдөг биш өөртөө бас юмыг ингээд үлдээдэг энэ нэр жоохон баймаар байна энэ дээрээ жоохон хэдүүл анхаармаар байна тэгээ гол нь нөгөө нэг өөрийгөө буруутгаад байгаа тэр мэдрэмжийг авч хаяарай л гэж би бол зөвлөмөр байна одоо би гэж хөзрөөс минь төв зөвлөгөө өгч байна хэдүүлэн тэгээ би чакрагийн хөзрөөсөө бас та бүхэн нэмэлтээр шаардлагатай зөвлөгөө мессежийг авсан тэгээд өгч байгаа зөвлөгөө нь the grief бас за зүрхэн чакратай холбоотой үзэр гарч ирлээ. За ялч нөгөө түрүүлсэн шүү дээ ингээд яагаад би ийм нөхцөл байдалд орчих вэ? Яагаад би ингэж вэ? Яагаад би тэр үед тэгснээс болоод өнөөдөр ийм байдалд орчих ч юм уу те энэ өөр зээлтэй холбоотой яг өөрийгөө ингээд өнөөдөртөө ингээд айгүй их буруутгах жаа өнгөрсөндөө ингээд буруугаад хаад өөрийгөө яагаад ийм одоо сахилга батгүй байваа гэдэг дээрээ ингээд айгүй их тийм жоохон шаналж байгаа гэх юм уу те өөрийгөө ингээ буруутгаж байгаа тийм хүмүүс ингээ байна. Одоо нэгэн тэн чинь нөгөө өнгөрсөн хэдүүлэг ханууд болоод дууссан зүйл өнгөрсөн зүйл одоо цаашдаа энэ зүйлийг яаж засах вэ гэдэг дээр хэдүүлээ одоо илүү ажиллаад энерги төлрүүлээд өгөө. Тэгээ зүрхэн чакрагаа жоохон ингээ чөлөөлөөд за одоо нэгэнт болоод дуусгацсан миний одоо нэг талаасаа алдаа нэг талаасаа би алдаа гэж бодох нөгөө талаасаа би одоо энэ хариуцлагыг хүлээж чадах хэмжээнд буюу одоо иймэрхүү өөр зээл зүйл одоо хин нэгнээс мөнгө зээлэх ч юм уу те ийм зүйлсийг хийсэн тийм болохоор энийг би одоо өгч чаднаа гэж одоо өөртөө ингэж гоё урам өгөөрэй ингэж жоохон зүрхэн чакрагаа дэмжээрэй гэж би бол хэлмээр байна. Тэгээ хэдүүлээ жоохон идэж уух зүйлс дээр ногоо өнгийн хүнс ногоо жимсийг бас ашиглаад илүү түлхүү хэрэглээд өгвөл бас зүрхэн чакраны энерги дэмжиж дэмж өгдөг бас тийм сайн талтай болохоор та бүхэн маань хүнс идэж ууж байгаа зүйлстэй одоо ногоо өнгөрийн брокколи байцаа те авокадо ч юм уу иймэрхүү жимс ногоонуудыг ингээд баа зэрэг төлхөө хэрэглээд өгөөрэй. Доор хаяж нэг сарын хугацаанд ингээд 7 хоногийнхаа хоол хүнснийхаа хэрэглээ нэг багтааны 2-3 удаад нь ингээд өгөөд бас айгүй зүгээр байна шүү. За тэгээ нөгөө талаас хэлж байгаа зүйл нь одоо энэ өөр зэлтэй холбоотой жоохон нэг өөртөө бас сэтгэл дундуур байгаа хүмүүс байгаа дээ. Одоо хүссэн юм авч чадахгүй байна гэдэг дээр. Одоо ингээд олсон мөнгө нь гараа авчиж байгаа. Тэнгүүд ингээ өөртөө үлдчихэж байгаа зүйл нь ингээ баг. Тэрнээс болоод одоо ихэд өөртөө гоё хувцсамаар гоё юм одоо үзмээрэн ч юм уу те. Иймэрхүү зүйл хийж чадахгүй байгаадаа ингээ жоохон бас ийм стресстэй гэх юм уу те. Ийм байгаа хүмүүс айгүй байгаад байна. Энэ дээр бол хэдүүлээ өөрснөө би түрүүлсэн шүү дээ. Орж ирсэн мөнгөө бүгдийг нүүр зэвлэлтэд явуулаад байхгүйгээр нэмэлтээ баа зэргийн хадгаламж ч юм уу те. Иймэрхүү зүйлсийг ингээ үүсгэх хэрэгтэй. Тэгжээ шийдвүүлээ илүү ингээ амжилттай энэ зүйлийг давж чаднаа гэсэн те. Тэр одоо баа зэрэг ингээ баг хориглуулсан мөнгөөсөө тодорхой хэмжээгийн те нэг 100 мянган төгрөг байлаа гэхэд тэрийнхаа нэг 10 мянга 20 мянган төгрөгийг өөртөө ингээ дуртай юм авдаг хоол авч идэх ч юм уу те эвэрхүү байдлаа баа жижиг хэмжээнд бас баярлуулах ч юм уу те боломж нөхцөл бас ингээ бүрдүүлж болж байгаа байхгүй юу. Тийм болохоор саяны одоо энэ хүзрөөс минь өгсөн зөвлөгөө мессежээ давхар нэмэлтээр одоо өөртөө хадгаламж нэмэлт орлогын их усөр олох боломжтой шинэ ажил жижиг сургаалт те ямар нэгэн тэм зүйлсүүдийг сурах зүйлсүүдийг ингээ хийгээрэй гэж би бол зөвлөмөр байна. Тэгвэл та бүхэн маань ингээд нэмэлт орлоготой болгохын
болох хэмжээгээрээ өөртөө бас анхаарал тавих, өөртөө зарцуулах мөнгөний дүнгийн хэмжээ бас нэмэгдэн шүү дээ тий. Тийм болохоор энэ дээр бас хэдүүл анхаарал өгмөр байна. Тэгээ би нэмээд бас Healing Waters гээд зөвлөгөө өгдөг үзрөөсөө та бүхэн зөвлөгөө авсан. Тэгмүүд ер нь бол хэдүүлээ зүгээр л зоригтой бай. Битээ ингээд одоо өнгөрсөн ингээ ийм алдаа яачлаа яах гэж анханасаа би зээл аваа ингэв тэгвэж битээ бод. Тэгээд болоод өнгөрсөн гэдгээ гэж бодоод одоо урагшаага өөрийгөө уучлаад бүх юмыг дахиад яг тгээс эхэлж байгаа юм шиг эхнээс нь ингээд баг багаар яг өөр зээлээ дараад нэмэлтээр хийж олохгүй орлогын шин зүйлүүдийг өөртөө бий болгож үүсгээд тэр зүйлийг ирж хайгаад ингээл явж байгаад хоёул хэдүүлээ нэг л өдөр энэ одоо мөнгө санхуд холбоотой асуудлаас болол хангалттай гараад маш гоё ад жаргалтай байж чадах болох чаднаа. Тийм болохоор энэ дээрээ анхаараарай. Хитрхи бит өнгөрсөн төгөө 100-аар л битээ өөрийгөө ингээ хит юмд буруутга би бол хүзэр маань бол тэгж хэлж гин. Тэгээд нэг талаас одоо энэ зүйл танд ингээд амьдралаас зааж өгч байгаа бас тийм хичээл сургамж юм шүү гэдэг санаараа одоо нэг удаа ингээ алдсан. Одоо дахиж битээ алдаарэ гэдэг зүйлээ та минь одоо ингээд ойлгож авч байгаа нэг юм амьдралын чи том point болж байгаа юм цаг үе. Тийм болохоор энийг зүгээр л амьдралаас танд өгч байгаа сургамж сургаал гэж бодоод дараагийн удаа энэ алдаа дахин давтахгүй тул илүү цахилгаан баттай илүү санхугаа зөв зохистой захиран зарцуулдаг байгаарэ гэж хүсэл маань та бүхэн маань одоо тийм аргадж байгаа юм шиг нэг тийм энергээр айгүй хэлж байна. Тийм болохоор та бүхэн маань сайн хэлсэн зөвлөгөө мессежүүдийг дагаад явхад юу нь алдахгүй гэж бас дараатынх нь зүгээс нэг тийм мэдрэмж бол төрж байна. Тэгээ та бүхний маань одоо амьдралдаа гарч байгаа хамгийн том алдаа нь одоо энэ санхүү мөнгөтэй холбоотой алдаа байсан байх нь энэ бас таарсан хүмүүс байгаа байх. Тэгээд хэрэгтэй бас үүнтэй нь холбоотой зөвлөгөө мессежүүдийг авч чадсан гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд маань уншлах таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд сэтгэлээ бас бичээрэй. Би та бүхний маань бас сэтгэлээг ингэж уншиж айгүй их урам авч маш гоё энергиүүдийг бас цуглуулдаг шүү өөртөө. Тийм болохоор та бүхэн маань харамгүйгоо сэтгэлээ бичээд өгвөл надад бас маш их таатай байна. Та бүхэн маань хувийн уншлага хийх бол миний вавад доогоор зураас таарат гээд Instagram аккаунт руу бичээд уншлагынхаа цагийг аваад уншлага хийх бүрэн боломжтой. Уншлагын маань хувьд болохоор 30,000 төгрөгийн үнэлгээтэй нэг цагийн хугацаанд уншлага маань нэгддэг. Тэгээ уншлага маань болохоор 2 хэсгээс бүрддэг. Эхний нэг 15-20 минут нь хэдүүлээ энерги уншлага хийн үлдсэн 40 гаруй минутын хугацаанд нь хэдүүлээ үнсэн таарат уншлагаараа та бүхэн маань өөрсдөө хүссэн асуултаа асуугаад түүнтэй холбоотой хариултуудын зөвлөгөө мессежүүдийг таарат үзрөө өгөө явдаг. Ямар нэг асуултын тоо моо гэдэг зүйл бол миний уншлагад байдгүй. Тийм болохоор та бүхэн маань нэг цагийн хугацаанд хүссэн зүйлсээ асууж болдог шүү. За тэгээ та бүхний маань одоо мөнгө санхүүтэй холбоотой амьдралд нь ажилд нь бүх зүйлд нь ингээм амжилт хүсье. Тэгээ дараагийнх нь одоо шинэ ажил, орлогын их өсвөр, үр зээлээ дараахын асуудлууд нь шийдэгдэнэ гэдэгт нь миний зүгээс бас бүр ихтэй байгаа болохоор та бүхэн манаас өөрсдөө сайн итгээрэй. Та бүхэн энэ бүх зүйлийн хойно гарч чадна. Тийм болохоор өөртөө одоо урам өгж өнөөдрөөс одооноос илүү захилга баттай бай сайн байгаасай гэж бас миний зүгээс хүсмээр байна. Та бүхэн бас өөртөө энийг хүсэж өөртөө энэ зүйлсийг сайн хэрэгжүүлээрэй гэж бас одоо захиж хэлье. Тэгээ та бүхний маань ажил амьдрал бүх зүйлсд нь сайн сайхан бүхнийг одоо тороотойхон зүгээс чадах ятгаараа ингээд өөрийнхөө энерги шингэн байж ингээд одоо хүсэж хэлж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ уншлагын таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээ баярлаа. Баяртай. За сайн байцгаана уу. 3 дугаар группийнх маань уншлагатаа тавтай баярлаа. За хэдүүлгийнхээ сонгосон үзэр болохоор Wheel of Fortune гэдэг үзэр байна. За хэдүүлээ гэх нь одоо хамгийн гараж байгаа амьдрал дээр алдааны юу вэ гэхээр өөрийнхөө ирээдүйд итгэх санаа зовоод байгаа хүмүүс их байх шүү байна. Энэ та бүхний маань тэтэрхий их том алдаа байгаа. Яг одоодоо хэдүүлээ яг оршин байж чадахгүй таны тарих бодол сүнс энергитэй дандаа ингээ ирээдүрүүгээр чиглэсэн ирээдүйдээ санаа зовсоо яаж одоо маргаашиг яана нөгөөдрийг яана эргэжил яана ер нь би одоо 40 хүрэхэд одоо юу хийнэ яана би одоо юм байхын хүн одоо 50 хүрээд яана ч юм уу тий ингээл амар их ийм зүйлсд ингээ санаа зовж бодож байгаа энэ та бүхний маань хамгийн том алдаа. Та бүхэн маань одоо хийх ёстой зүйлсээ ингээд сайн хийж чадаад байна. Энд ихтэй бай. Зүгээр юм нэг тийм одоо юу гэх өөртөө итгэлгүй байдал хитрхийн өндөр байгаа тийм. Тэр нь яаж илэрж байгаа вэ гэхээр ирээдүйдээ хит их санаа зовж байгаагаар илэрж байгаа байна. Энэ бидний хувьд ингээд хамгийн том алдаа байгаа даа. Хэдүүл энийг л одоо сачвал ер нь амьдрал бүх юмс нь ер нь аягүй айтайхан болохоор
харагдаад байна. За тэгээд би таарад үзрөөсөө ингээд дэлгэрэнгүй одоо хэрхэн энэ алтаагаа засах вэ? Ер нь дараагийн боломж юмс яаж гарч ирэх вэ? Гэт ингээд нэмэлт бас үйл явдалтай холбоотой одоо зөв төнүүдийг ингээд авсан. За тэгээд үзрөөс маань хэлж байгаа зүйл бол хэдүүлээ өөртөө л итэг, битээ шанал, битээ зов. Тэгэл болоо. Маш энгийнээр, маш товчхоноор хэлвэл би болохгүй байх, би дутуу байх, би чадахгүй байх, энэ болохгүй байна. Одоо юм байгаа юм чинь ирээдүйд одоо би яана, би өнөөдөр муу байгаа юм чинь би одоо яаж ирээдүйд амьдрал авч явах ч юм уу те. Одоо миний нөхөр ингээд байгаа юм чинь би сайн ээж болж чадахгүй юм чинь, би сайн аав байж чадахгүй юм ч юм ингээл. Би сайн хүүхдээ байж чадахгүй байгаа болохоор ингээд ингээл иймэрхүү зүйлс ингээд бодоол санаа алдаал зовоол байгаа хүмүүс ингээд байгаад байна. Одоо юу хий яг танд мэдрэмжийн хувьд ийм байх нь одоо нэг талаасаа жоохон хэвийн зүйл байж болно. Гэтэ хитрхи энийг одоо бүр ингээд гүндээ ортол хүлээж аваад эндээ зовоод байх нь бол маш буруу юм. Би жоохон дутуу байна гэдэг мэдрэмжээ ингээд авлаа. Окей, хэдүүлээ хичээх гээд нэгээр ингээд шин зүйлсийг сурах тэр зүйлийн хойноос ингээд илэрхийлэх ингээд хэрэгтэй байгаа байхгүй. Тэнгүүд хэдүүлээ одоо үйлдэл авахгүйгээр оронд ингээд илүү бодоод тэрэндээ депреш хандлаа зовоод байгаа энерги өндөр байгаа даа. Тийм болохоор энэ дээрээ хэдүүлээ ажиллаад жоохон энийг ингээд мэдэрлээ. За окей, нэгээр нь энэ алтаанууд ингээд засъя. Би юунаас эхлэх вэ? Миний мэдлэг боловсрол юу вэ? Миний санхүүгийн чадвар юу вэ? Миний ажлын ур чадвар юу вэ? Би ямар мэдлэгтэй вэ? Юу гэдэг вэ? Миний орчин юу вэ ч юм уу те. Ингээд эхнээс юмнуудаа ингээд засмаар байгаа байхгүй. Тэнгүүд хэдүүлээ ингээд өнгөрсөндөө зурлалтаад эсвэл ирээдүйдээ ингээд зурлалтаад санаа зовоол завниал байгаа мэдрэмж амар өндөр байгаа нь жоохон юм таагүй байгаа дээ. Энийг хэдүүлээ ингээд мартаад яг одоо үйлдэл авах нь маш чухал байна. Тэгээ нөгөө талаасаа өөртөө итэг. Та бол одоо тийм magician гэдэг үзэр шиг юм шидтэй, юмыг бүтээж чаддаг, азтай, одтой, бас юм гайхалтай хүн. Тийм бол өөртөө итгэлтэйгээр дотроо бодож байгаа хийх хүсдэг зүйлүүд байгаа бол хийх хүсэж байгаа зүйлүүд байгаа бол яг одоо ингээ эхлэхэд бол танд бол нэг тийм одоо хэцүү саад бартаа бол харагдахгүй байна. Яг бол Ace of Wands гэдэг үзэр гарч ирсэн. Тэгээ magician гэдэг үзэр бас байна. Тийм болохоор та одооноос ингээд шинээр хийхээр эсвэл тушаалаа хийх хүсээд эсвэл цалингаа нэмүүлэх хүсээд ч юм уу тийм иймэрхүү юм одоо ажил карьер дээр байгаа бол тийм үүнтэйгээ холбоотой ингээд одоо өргөдөл юмнуудаа захиралдаа гаргах, дарагдаа гаргах, шинээр өөр бизнес эхлэх бол тэрийгэ эхлэх, хэл сурах бол тэрийгэ дахиж эхлэх тийм шинээр хэлний сургалтанд явах, ур чадвараас нэмэгдүүлэх, онлайн курс мөрс суух тийм жолоо барьж сурах хүсчээл жолооны курс суух ч юм уу тий. Ингээл яг одооноос л юмнуудаа ингээ эхлэхэд бол хангалттай хэдүүлээ амжилттай байгаад энэ хүссэн ур чадварууд яагаад өөртөө амар гоё ихтэй байж чаднаа. Тийм болохоор энэ дээрээ битээ ингээ өөртөө амар чон геолтын хамтаад байгаарэ гэдэг зүйлийг үзэр маань зөвлөж байна. Тэгээд юу хээ тэгэл нөгөө талаас ингээл амар тийм одоо юу хээ мотивашн хэдүүлээ хүсээд байгаа хүмүүс байна. Ингээл яжаал за яста ингээл нэг онгод орж ирээл нэг алтагдаа гэдэг нэг тийм бас хүмүүс манай энэ 3 дахь группт байгаа юм шиг байна. Хэдүүлээ тийм яг уу заримдаа хүмүүс тийм та бүхэн тиймэрхүү энерги төрөөд үнэхээр тэрийгэ дагаад бүтээмжтэй байдаг хүмүүс байдаг ч гэсэн энэ бол зөвхөн цаг зургийн тийм нэг аз гэдэг шиг хаяа нэг ирээл байхгүй болдог ийм зүйл. Тийм болохоор хэдүүлээ энэ зүйлээ нэг амар хүлээгээл нэг одоо юу юм бие тордоод гэх юм хой суугаад авах шаардлагагүй. Өнөөдөр босоод өдөр болгоо өөрчлөлттэй одоо тий онгодыг ирч хүчээг оруулаад ингээл хичээгээд явхад бол айгу болохоор л харагч чинь. Тэгээд ер нь нөгөө нэг ихэ бодоод үйлдэлэхгүй байгаа л хэдүүлгэнүүд одоо ингээм амар том алдаа байгаад байна. Хитрхи ирээдүйдээ санаа зовоод үйлдэлэхгүй байна. Тэгээд ингээд бас нөгөө талаас ийм юу байгаа байхгүй. Үйлдэл хийсэн ч яараа энэ болохгүй л яана гэж тэгж боддог хүмүүс амар их байна. Үгүй хэдүүлээ болон чадна. Зүгээр алдсан ч алдаагаа би засаад бүр амжилтаа сайн болгож чадна гэдэг нэг ийм бодол хэдүүлэнд нь одоо тийм хүчтэй ментал хэлд дутаад байгаа хгүй. Хүчтэй сэтгэл зүй, хүчрэхэг сэтгэл зүй. Яг л ийм одоо энэ саваа хүчршээ юм гал ирчим өндөртэй өөртөө ихтэй бүх зүйлсэд алдаа гаргасан ч би энийг алдаагаа даваад алдаагаа засаад урагшилж чадна гэж өөртөө ингэж гоё урам өгдөг. Магадгүй те найз нөхөд гэр бүл те хайртай хүмүүстэй ингээд өөр надад юм хэцүү юм байна гэдэг мэдрэмжүүдээ ингээд илэрхийлээд тэр хүмүүсээс бас ингээд ойр дотны хүмүүсээс спорт зөвлөгөөнүүдийг авч ингээд өөрийнхөө бас энерги баазаар ингээд дэмжүүлвэл айгу зүгээр харагдчихээн. Тэгээ бас одоо те нөгөө нэг хүний ингээд чи чадна штэ гэж ингээд нэг найз юм ч юм уу те гэр бүл ээж аав ингээд хэлсэн үг айгу бас хүчтэй энергитэй байдаг.
үнэхээр л тэр энерги тухайн хүнд ирэхээр үнэхээр л тэр зүйлээ тийм чадах юм шиг мэдэрч төрөөд хүмүүс бас айгүй их зүйлсийг ингээд чаддаг тохиолдолд амьдрал зөндөө байдаг болохоор та бүхний маань хувьд бас ингээд хитрхээ өөртөөгөө ингээд ажиллаа болохгүй байгаа бол одоо эргэн тойрныхоо найз нөхд гэр бүлийнхэнтэйгээ өөрийнхөө одоо тий асуудал зүйлс бодол мэдрэмжүүдээ хуваалцаад тодорхой хэмжээний одоо нэг талаасаа зөвлөгөө нөгөө талаасаа юм тийм дэмжлэг сэтгэл зүйн болоо одоо мэдрэмж энерги юм дэмжлэгийг ойр дотны хүмүүсээс авал айгүй сайн байна. За тэгээ хэдүүлээ нэмэлтээр би бас та бүхэндээ зориулаад чакрагийн хөзрөөсөө зөвлөгөө авсан. За тэгээ зөвлөгөө нь болохоор за Destiny гэдэг утсаар гарч ирлээ. За би түрүүн хэлсэн те нөгөө энэ Wheel of Fortune-ыг анх хэдүүлэн сонгосон үзэр дээр хитрхи их одоо ирээдүйдээ санаа зовоод байна. Хавьдаал нь тавилаа ирээдүгээ яана 10 жилийн дараа 20 жилийн дараа яана те гэдэг юм бодоод байна гэдэгтэй юу бол бараг л утга нэг одоо энэ анхны хэдүүлэн сонгосон группийн хүзрээ одоо бараг чакра үзэр маань батлаад гаргаад ирж байгаа юм болов. Ирээдүйд болвол одоо таны одоо сүнслэг таныг харж манаж байдаг одоо сахиуснууд болвол таныг ивэж ийн харж ийн манж ийн дэмжиж ийн дэмэнж ийн тийм болохоор одоо та бүхэн жоо өөртөө итгэл үг одоо сүнслэг талаасаа гэх юм уу те spiritual талаасаа та бүхэнд ивэл бол байна. Яг та бүхэн жоохон итгэлгүй сонь санагдаад байвал одоо өөрсдийнхөө уул устэй төрж өссөн газараа очих боломж нь одоо байгаа хүмүүс байгаа бололгүй очиж буураа эргэх те эсвэл тухайн нутгийнхаа уул ус дээр очих те тиймэрхүү зүйлсийг ингэж хийж нэг одоо юу гэдгийг лээ өргөдөг дээ. Тиймэрхүү зүйлс мөс ингээ хийх боломжтой хүмүүс байвал тэгвэл айгу бас зүгээр. Эсвэл нөгөө талаасаа зүгээр нэг одоо ингээ дотроо ингээ намайг хараад манаад ингээ хамгаалаад дэмжиж миний хийх байгаа божоо зүйлийг мань ингээ бүтээхэд туслаад өгөөрэй гэд ингээ одоо нарлуу тэнгэр рүү ингээ харж агаад ингээ яг өөрийнхөө яг чин сэтгэлээсээ тэгээ бодоод бас хэлүүл ингээ тодорхой хэмжээнд таны дуу хоолой их бага хэмжээгээр ингээ таныг харж манддаг сахиус тэнгэрт ингээ очтгоо гэж үздэг болохоор та бүхэн маань бас иймэрхүү одоо тий жижиг дэм болох зан үйл гэх юм уу тий ийм зүйлсүүдийг бас хийхэд бас гэмгүй. За тэгээ нөгөө талаас болохоор хэдүүлээ жоохон ингээд идэж ууж байгаа зүйлс дээрээ анхаарад өгмөр байна. Жоохон нэг тийм шин тэжээл багтай хоол хүнс идээд байна. Шарсан хуурсан тийм нэг юу ус нэг тийм шүл мүл юм уу одоо магадгүй бэлэн гомн байж магадгүй заяа тийм фаст фуд тиймэрхүү юмнууд айгүй их идэж уугаад байгаа хүмүүс их байгаад ах шиг байна. Хэдүүлээ жоохон нэг тийм эрүүл хооллох гэж гэрийн хоол идэх гэж ч юм уу те жоохон хичээгээд өгмөөрэн тэн дээр анхаарад өгмөөрэн жоохон ингээд энэ чакранд бусад одоо те улаан цэнхэр ногоо иймэрхүү өнгө хоон хүнсний ногоо зүйлсүүдийг хэрэглээд өөрийнхөө энэ энерги ингээд дэмжээд өгвөл айгүй бас зүгээр байна. Энэ дээр хэдүүлээ жоохон анхаарад хоол хүнсэн дээр бас анхаарад өгөөрэй гэж үзэр маань та бүхэнд бас зөвлөж байна. За тэгээд нэмэлтээр хэдүүлнэ бас чакра healing waters гэд үзрөөсөө би зөвлөгөө авсан. Тэгээд та бүхэнд маань ингээд өгч байгаа зөвлөгөө нь юу вэ гэхээр за одоо ер нь манай 3 дахь группийн айгүй тийм жоохон сүнслэг энерги өндөртэй, spiritual энерги өндөртэй та бүхний харж мандаг тэнгэр сахиусууд бол хангалттай сайн ивэл өгдөг тийм хүмүүс байгаад байна. Тэгээд өгч байгаа та бүхэнд ийм нэмэлт зөвлөгөө нь болохоор зүгээр л өөрийнхөө хувьд одоо хэцүү л гэж бодох юм бол таны хувьд хэцүү санагдана. Амархан л гэж бодвол таны хувьд бүх зүйл амархан шүү гэдэг зүйлийг одоо таны сахиус тэнгэрүүд маань хэлж байна. Тэгээ нөгөө талаасаа soul team боيو те сүнсний баг гэдэг зүйлс. Энэ trust inner call одоо дотоод дуудлага сонсох гэдэг иймэрхүү сонсох итгэх гэдэг иймэрхүү зүйлсийг айгүй хэлж байна. Тэгээ сүнсний зорилго гэдэг энэ айгүй тийм сүнслэг энергитэй үзэр энд гарч ирсэн. Тэгээ энэ дээр ингээ хэлж байгаа зүйл нь өөртөө итэг. Тэгэл юм болол чадна. Буюу түрүүн анх хэлсэн шүү дээ. Миний хувьд хэцүү гэх юм бол та тухайн ихлүүлсэн зүйлээ хэцүүгээр давна. Гол нь яг даваад ард нь гарна. Гэтэ тэрийг хэцүү замаар давж гарна. Өөрөөр та энийг за би нэг бол өстой зүгээр өөртөө итгэлтэй хурдан сураал ингээд энэ ур чадрыг аавн ч юм уу те ингээд очих юм бол та маш хурдан сураад маш хурдан тухайн одоо зүйлээ өөртөө ингээд авч чадна. Тийм болохоор эхлэхдээ л өөртөө итгэлээр би энийг аюу амархан аюу ад жаргалтайгаар хөнгөн хөөртөгөөр гой давж өөртөө би болгож чадна хийж чадна гэж өөртөө ингэж итгээрээ өөртөө тэгж хэлээрээ тэгж тэр зүйлсээ хийх юм бол таны сахиус тэнгэрүүд маань яг тэр хэлсэн энергийг тань дэмжиж яг тэр хэмжээнд нь одоо таны илүү ингээд хэцүүгээр туулж
давах байсан зүйлэгтэй илүү хөнгөн болгоод ачаануудыг хөнгөлөөд илүү ингээд хурдан тэр зүйлдээ хөнгөн аз жаргалтайгаар очих, хүрэх, сурах, мэдэх тийм боломжийг ингээд бүрдүүлж өгнө гэдэг зүйлийг Хэлэнгуатар сүзрөөс маань ингээд зөвлөгөө болгож өгч байна. Тэгээд Rainbow гэдэг үзэр ер нь бол түрүүн би нөгөө хэлсэн шүү дээ. Та бүхэнд хоол хүнснийхээ энергиудын нэмээд өгмөр байна гэд хэдүүлэн ингээд нөгөө нэг нийт 7 одоо ингээд чакраны энерги маань ингээд солонгороод ингээд гой 7 өнгөр харж байгаа хэвээр бол та хэд их маань ингээд бүдэрсэн байгаа даа энэ нийтээрээ. Энийг жоохон тодруулаад одоо яг энэ 7 өнгийн хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээнд хоол хүнсэндээ баг нэмээд өгвөл энэ энергиудтэй баг төдийчний ингээд нэмэгдээд ирдгээ. Тэм болохоор энэ дээрээ та бүхэн маань заавал ингээд анхаараарай гэдэг зүйлийг хэлж байна. За өөрөөр болохоор одоо юу гэх юм те юм нэг ирээдүйн амьдралдаа ингээд зовж гэх юм уу эсвэл юм хэцүүгээр мэдэрч ингэж одоо ингээд амьдраад байх шаардлага хэдүүлэн байхгүй. Зүгээр л энэ амьдралынхаа ингээд флоуийг гоё дагаал юм урсгал ус шиг тий. Ус хааш ер нь бол урсгал хаашаа нь ус тийш урсдаг шиг таны амьдрал ер нь аль зүг рүү яаж явж байгаа гэдэг та өөрөө чиглүүлнэ. Тэр зүг рүүгээ та ингээл зүгээр л ингээд гоё ингээд усны урсгал мэт ямар байгаа байхгүй. Хэдүүлээ тэрийг ингээ гоё ус гэж бодоол урсгал гэж бодоол ингээ явхад бол хангалттай яг урсгал ус шиг зөөлхөн сайхан ингээ айдуух орч хэрэг хэдүүлээ юм хүрхрээгээр доошоо унаад ингэж явна гэж бодох юм бол хэрвээ хэрэг дээд хүрхнээс доошоо огцсон унаал ингээл дээшлэл ингээ иймэрхүү байдлаар ингээ явна. Саяных ингээ зүгээр жишээ байдлаар та бүхэнд ойлгуулах гэж хэллээ. Тийм болохоор хэдүүлээ зүгээр л юм сайхан тогтвол урсгал ус шиг л амьдралаа төсөөлж ирээдүгөө төсөөлж илүү тийм хөнгөнөөр бодож сэтгэрээ гэж одоо хөзөр маань нэмэлтээр та бүхэнд бас зөвлөж байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд ажиллагаа нь бол энэ хүрээнд ингээд өндөрлөж байна. Та бүхэн маань ингээд өөрсдөө хувьд ингээд гаргаад байлтаа дутагдлаа тодорхой хэмжээндээс ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээ үүнтэй холбоотой хэрхэн яаж энэ алдаа дутагдлаа засах бас гаргалгаа зөвлөгөөнүүдийг бас авсан гэж бас бодож байна. Тэгээ та бүхэнд маань онцлог маань таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд өөрсдөө сэтгэлийг бас надад гоё коммент бичээд өгөөрэй. Би та бүхнийхээ бас комментиг уншиж бас маш их гоё урам авдаг шүү. Тэгээд та бүхэн бас мөн хувийн уншлага хийх бол миний Wawa доогоор зураас Tarot гэдэг Instagram хаяг байгаа. Тэр хаяг руу маань бичээд хувийн уншлагынхаа цагаа аваад уншлага хийх боломжтой. Тэгээд уншлагын маань хувьд болохоор 30 мянган төгрөгийн үнэлгээтэй байдаг. Тэгээд нэг цагийн хугацаанд бол уншлага хийж байгаа. Тэгээд уншлага нь болохоор 2 хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь болохоор нэг 15-аас 20 минутанд энерги уншлага хийдэг. Тэгээд үлдсэн 1-40 гаруй минут нь хэдүүлээ Tarot уншлага хийгээд та шаардлагатай асуултуудаа асуугаад түнтэй шаардлагатай одоо хариулт зөвлөгөөнүүдийн өгөөд явдаг. Уншлага маань бол иймэрхүү байдлаар явдаг байгаа. Тэгээ та бүхэн маань уншлага хийх бол миний Wawa доогоор зураас Tarot гэдэг аккаунт руу бичээд бас фоллоу хийгээрэй. Тэгээ цаг аваарай. За тэгээ бүгднгийнх нь одоо ажил амьдрал ирээдүйд нь сайн сайхан бүхнийг хүсээ та бүхэн бүхний маань ирээдүй бол алцахгүй сайхан байгаа гэдэгтээ бол би итгэж байна. Та бүхэн ч гэсэн өөрсдөө ингэж итгээрэй. Тэгээ итгэж чадсанараа яг тэр ирээдүйг та бүхэн бүтээж чадна гэдгийг бас ойлгож авсан байх гэж би бас найдаж байна. Тийм болохоор та бүхний маань ирээдүйн ажил, амьдрал, хайр дурлал, гэр бүл, эрүүл мэнд бүх зүйлстэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Бас өрөөж байна. Wawa Tarot-ын зүгээс. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Энэ үрээнд ингээд уншлах маань өндөрлөө. Баярлаа. Баяртай.